Өргөшөөлийн тухай хууль улсын их хурлаар сая батлагдлаа. Энийг бол манай бид бүхэн манай зөвлөл талархан дэмжиж байгаа. Гэхдээ энэ дотор хавчуулж тэр албан тушаалтан авилгын хэргийг хамт өршөөнө гэж оруулж ирж байгааг бол бид эрс эсрэг хүсэж байгаамаа. Энэ тал дээр тэр саяхан ерөнхийлөгчийн тавьсан хоргийг бол бид энэ улсын их хурл хүлээж авах хэрэгтэй гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Энэ сүүлийн үе судалгааны байгууллагуудаар харахад манай нийт энэ судалгаанд хамрагдж байгаа саналаа өгч байгаа хүмүүсийн бол 90 гаруй хувь нь бол энэ албан тушаал авилгын хэргийг бол өөрчилж болохгүй гэдэг дээр саналаа ирүүлээд байгаа шүү дээ. За нэг 10 хүрэхгүй хувь нь яг хөө тэр авилгачид албан тушаалчдын гар хөл болсон эсвэл тэднийг даган баясагч байдгийн байгаа биз тэнэгэлдсэн эсэргүүцсэн байлээ. Тэрийг л үгүйсэхгүй. Тэгтэл одоо энэ ерөнхийлөгчийн тавьсан хоргийг хүлээж авахгүй ард түмнийх 90 гаруй хувийн одоо энэ бодол саналын эсрэг конопт харж хэрвээ энэ ерөнхийлөгчийн хоргийг хүлээж авахгүй дээр тулах юм бол бид одоо ямар шүү их хурал ямар хүмүүсээр төр бариулсан байна гэдэг үнэн нүүр цараа удахгүй тодорхой болно.